За сайн байцгаана уу 8 дугаар сарынхаа төлөв байдлынхаа тараад уншлагтаа тавтаа морилно. Би дөнгөж саяхан YouTube сувгийнхаа нэрийг өөрчилсөн байна. Инх оршихуй тараад гэд нэрлсэн байна. Энэ олох дээр миний хувьд маш бэлэг дэмбэрэлтэй. Учираас ийм нэрийг сонгож өгсөн байгаа. За нэгдүгээр сонголт бол Miracle in the Dark гэсэн байна. Харанхуй дэх гайхамшиг нэгдүгээр бүлэг. За Don't Give Up хоёрдугаар бүлэг амьдралаа хямдруулах гэсэн байна. За Simple Life бүү буужуг гэсэн байна. Бүү буужуг. За эндээс бол энэ 8 дугаар сарын төлөв байдал дээр ерөнхий байдлыг нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт нь миний ажлын замнал зөв чиглэлд явж байна уу гэдгийг асууж өгнө. Дараа нь 3 дахь асуулт нь хамт олон болон ажлын газартаа харилцаа ямар хандлагатай байгааг асууж өгнө гэсэн. За дөрөвдүгээрт нь сахиусуудын 8 дугаар сарын сахиусуудын зөвлөгөөг харж өгнө. За мэдээж хэрэг нэмэлт орсон байна. Тэр нэмэлтээрээ 8 дугаар сард орлогын нэг үүсвэртэй байна уу гэдгийг асууж өгнө. Нэгдүгээр асуулт нь. Хоёрдугаар асуулт нь гинтийн орлого ч юм уу цалин нэмэгдэх ч юм уу ийм үйлдэл байна уу гэдгийг бас хараад өгнө гэсэн. 3 дугаар сард нь энэ сард шинэ ажлын ч юм уу хайр дурлалын харилцаа байна уу гэдгийг бас харна. Тэгээд 4 дугаар юунд зөвлөмж карт бас авч өгнө гэсэн. За та бүхэн маань энэ 3 картаасаа ингээд харж агаад гүнзгий сайхан амьсгалаа аваад нэг олон юм бодохгүйгээр нүд чинь аль хэсгээр тусч байгаа тэрэн дээр л зөв гэсэн тэр группээ сонгороо гэж хүсье. За сайн байцгаана уу 1-р группийнхан маань ирээдүйдээ тавтаа морилно. За та нар 1-р бүлгийг сонгосон хүмүүсийн маань сонгосон карт маань энэ байна. Miracle the Dark гэсэн байна. Харанхуй дэх гайхамшиг гэснийг сонгосон байна. За 1-р бүлгийнх нь энэ ерөнхий байдал 2-р игнэн ажлын замнал зөв чиглэлд явж байна уу? За 3-дугаарх нь ажлын хамт олонтойгоо газартаа харилцаа хандлага ямар байна вэ гэдэг асуулт асуусан байна. Тэгээд сахиусуудын зөвлөгөө гэж гаргасан байна. За 1-р бүлгийг сонгосон хүмүүсийн маань 8 дугаар сарын төлөв байдал The Chariot маань уруу хараа гараад ирсэн байна л да. Тэгээд 1-р бүлгийнхэн байна ямар нэг талбар дээрээ ажил ч юм уу ямар нэг талбар дээрээ өөрийн гэсэн нэг зорилго мөрөөдлөө тавих шаардлагатай байгааг илэрхийлээд байна л да. Хит нэг зүйл дээр зууралдаад байгаа. Тэгээд цаг нь болоогүй юмыг жоохон хүчлэх гээд байгаа тиймэрхүү энергитэй тэгээ хүчээр хийх гээд байгаа ч юм уу нэг тиймэрхүү хандлагатай байж магадгүй. Энэ нь бол таарж байгаа хүн байж олон таараагүй ч хүн байж болно. Олон талаас нь ингээд сонсоод үзээрэй гэж хэлмээр байна. Нөгөө цаг нь болоогүй юм дээр ингээд хит их зуралтаад ирэхээрээ энэ нь болохоор буруудаад явчихдаг. Тэгэхээр зэрэг энэ дээрээ жоохон анхаарал аваарай. Надад тийм их хийх юм байгаа билбүү? 8 дугаар сарда бид нар одоо юу хийх вүлээ гэдэг дээрээ маш зөв логик ухаанаараа ингээд цаг нь болоогүй төлөвлөгөөгөө маш гоё удаан гаргаад ингэж ажиллавал их зүгээр харагдаж байна. Энэ тал дээр анхаараарай гэдгийг хэлмээр байна. За Knight of Cups уруу хараа гараад ирсэн. За 8 дугаар сард болох дээр эийг баримтлах одоо бусдтай ингээд гоё найрамдал, инг тайван найрамдлын харилцаа одоо тиймэрхүү байдлыг бол эрхэмлэх нь зүйтэй юм байна л да. Тэгээд өөрийнхөө төсөөлөлдөө чөлөөтэй хандах, өөрийн нөгөө мөрөөдж байгаа төсөөлөл иймэрхүү юм дээр нааштай өөртөө ингээд хүлээцтэй хандаарай гэдгийг бас сануулад байна л да. Тэгээд амьдралын сайн сайхныг мэдрэх цаг үе нь бас ирчээд байгаа юм байна. Тэгэхээр зэрэг энэ 8 дугаар сарда амьдралын сайн сайхан зүйлсийг юу нэгээд мэдэрч ойлгож харахыг айгүй хичээгээрэй гэдэг дээр хэлмээр байна.
магадгүй ингээ хуваараа бизнес хийдэг болвол үйлчлүүлэгчтэй санал хүсэлтээр нь тулгуурласан тийм хамтрал өөрийн харилцаа дээр байвал харилцаан дээр илүү тийм хамтрал харилцаан дээр илүү бодиттой байхыг ингээд шаардлага үүсээд байгаа юм байна л да. Тэрэн дээрээ та бүхэн маань энэ харилцаа тал дээрээ хамтрал тал дээрээ энэ 8 дугаар сартаа хуваараа бизнес эрхэлдэг хүмүүс маань аль болох үйлчлүүлэгчдийнхээ саналын дагуу илүү ингэж хөдөлмөрлүүл ажиллавал их зүгээр юм байна гэж ойлгож бас болно гэсэн үг л дээ. За тэгээд хамтрал өөрийн харилцаа нартагаа зүм мэдрэмж дээр ажиллавал илүү сайн байна. Ингээ хамтрагчтай дандаа хамтрал гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ харилцаа тал дээр хамтралын харилцаа тал дээр маш гоё ээлтэй гоё хариуцлагатай иймэрхүү батжуулан бэхжүүлвэл илүү их сайн байна. Тэгээд зүрх сэтгэлээрээ тэгээд зүүд нойроо орж ирж байгаа тийм ямар нэгэн зүйл байдаг болвол тэн дээр анхаарлаа хандуулвал яг тэрний дагуу ингээд ажиллавал илүү их амжилт дагуулахаар харагдаад байгаа байхгүй юу? Энэ Knight of Cups маань тэгж харагдчихжээ шүү. Энэ дээрээ ерөнхийдөө анхаарал 8 дугаар сараас анхаарал аваарай гэж хэлмээр байна. За Eight of Swords доош хараа гараад ирсэн байна л да. Тэгээд магадгүй нөгөө эргэн тойронд нь ингээ гүтгэлэг, явуулга, иймэрхүү нэг байдал байдаг болвол энэ бүхнийг анзаараарай. Иймэрхүү байдалтай байдаг болвол тэрэн дээрээ маш сайн анхаарал аваарай. Тэгээд ухаалаг бус зан гаргах дээрээ бас өөрөө ингээд жоохон бодлогогүй тиймэрхүү зан гаргачих үедээ тэн дээрээ бас анхаарах хэрэгтэй. Ер нь бол харилцаа хамтрал гэдэг ерөнхий байдал гараад байна л да. Тэгээд ер нь бол хязгаарлагдмал нөгөө хаалттай байдал дээрээ дүн шинжилгээ хийж гаргахыг бас зөвлөөд байна. Тэгэхээр зэрэг саад бэрхшээл бүхэн ингээд дахин дээшлэхийг үгүйсэхгүй учраас энэ байдал дээрээ дүн шинжилгээ хийгээрэй гэдгийг сануулмаар байна. Тэгээ хязгаарлагдал байдал үүснээсээ болоод өөрийгөө дутуу үнэлээд өөрийн авьяас чадвараа нуухыг ч үгүйсэхгүй энэ анхааруулад байна л да. Тэгээ айц төгшөөрөө тавьж явуулах хэрэгтэй. Одоогоор нэг их зүйл хийх гээд хөдөлсөн хэрэггүй байна л да. Жохон хүлээсэн дээр байгаад байна. Дотоод дуу хоолойгоо сонсох хэрэгтэй байгаад байна. Тэгэхээр бол саяны ярьсан дээрээ ер нь бол дотоод дуу хоолойгоо сонсох хэрэгтэй. Өөрийгөө авьяас чадвараа ингээд нуух үедээ гэдэг дээр энэ Knight of Swords маань илтгээд байна л да. Тэгээ Chariot ч гэсэн ингээд цаг нь болоогүй юм дээр хит их зууралдаад байна уу да. Тэгээд ямар нэг байдлаараа та нар ажилч гэж сонсож болно, харилцаач гэж болно. Тэгэхээр ямар нэг зүйл дээрээ цаг нь болоогүй юм дээр хит их зурлах дээрээ анхаарах хэрэгтэй юм байна шүү. Энэ 8 дугаар сар дээрээ. За тэгээд 2 дугаар энэ анилдаан тэгээд ажлын зам нь зөв чиглэлд явж гинөө гэсэн асуулт асуусан байна. Тэгэхээр Three Wands ингээд гарч ирсэн байна л да. Ямар нэг байдлаар өөрийнхөө дур хүсэл ихтэй байгаа их сануулад байна. 1-р бүлгийнхэн маань тэг гал ирч хүчтэй байна. Тэгээд энэ ажил ч юм уу ямар нэг зүйл дээр ингээд өсөн дэвж үржил шим ихтэй байгааг бас илэрхийлээд байна. Хийж байгаа ажил ч юм уу ямар нэг зүйл дээрээ уул нь бол зөв чиглэлдээ явж байгаа юм байна л да. Та бүхэн маань тэгэхээр энэ болох дээр зөв үржил шим ихтэй байгааг бас илэрхийлээд байна. Тэгээд нөгөө талаасаа болох дээр энэ ажил дээр ингээд дурлаад шунаад хийж байгаа. Тэгээд магадгүй ингээд бас ингээд аяллаагүй хүмүүс маань энэ 8 дугаар сарда гадаад аялах ч юм уу, Монгол орноороо аялах ч юм уу, айгүй тийм хүсэл эрмэлзэлтэй байгааг бас илтгэхэд байна л да.
Тэгэхээр яг одоо аялах гэдэг зүйл дээрээ ингээд сэтгэл зүрхээ бэлдээд байж байгаа адал явдлыг үзмээр маш их дур хүсэл ихтэй байгааг бас илтгэж байна. Tree of Wands маань тэгж илэрхийлээд байна. За дараагийн хөзөр маань Page of Swords. Магадгүй ингээд энэ reading маань залуучууд маань бас сонсч иж магадгүй. Тэгэхээр оюунаараа ямар нэг зүйлийг ингээд шинээр бүтээгээд яваад байгаа сэтгэлд нь ерөөсө дуртай зүйлээ хийгээд олж нээсэн байдалтай ямар нэг ажлыг өөрөөсөө төрүүлээ сониучрахад ингээд явж байгаа маш гоё бодлын үед бас гүйлгээ ухаан сайтай байгааг бас илэрхийлж байна. Бусдтай бас маш гоё харилцаад яваад байгааг тэгээд ярианы чадвар сайтай иймэрхүү хүмүүсийг бас илтгэхэд байна л доо. Тэгэхээр зэрэг энэ Page of Swords маань ер нь энэ залуучууд маань ягаад залуучууд гэвэл энэ пэйж угаасаа ингээд залуу хүний энергийг илтгэхэд байгаа учраас тэгж хэлээд байгаамаа. За D-Star хүзэр маань уруу хараа гарч ирсэн. Заримдаа энэ нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань итгэл найдвараа жоохон алддаг төрлийн байж магадгүй. Заримдаа сэтгэл санаанаасаа болоод нэг муухай сэтгэл санаа нь болох дээрээ жоохон ингээ муухай болдог ч юм уу, жоохон онцгүй сэтгэлдэн хүрэхгүй зүйлс байдаг ч юм уу, жоохон ингээд сэтгэл санааны хувьд жоохон савлгаатай байгааг илэрхийлээд байна л та. Заримдаа нэг тиймэрхүү энерги байдаг төрлийн магадгүй хуучин зүйлтэйгээ ингээд зуралддаг төрлийн тиймэрхүү хүмүүс байгаа мó. Тэгэхээр зэрэг энэ ажлынх нь зөв чиглэл нь болохоор уул нь бол үржил шимэгтэй яваад байна. Маш сайхан төлөвлөгөө гаргаж байна. Алсыг харж байна. Тэгээд одоо нөгөө 7 сард аялаагүй хүмүүс маань одоо энэ 8 дугаар сард бас аялье гэсэн тийм нэг зорилго төлөвлөгөө гаргаад ингээ бие сэтгэлээ ингээ гоё бэлдээд байж байгаа тиймэрхүү энергитэй хүмүүсийг харуулад байна л та. Тэгээд энэ болох дээрээ ажлын талбар дээрээ ч гэсэн ер нь бол үржил шимээ үзчихэд гоё аялах гад ингээд төлөвлөж байгаа ийм гоё ажлынхан замд л бол уул нь зөв чиглэлдээ яваад байгаа. Зарим үедээ жоохон ингээд итгэл найдвараа алдчихдаг. Энэ дээр анхаарал авах хэрэгтэй. Сэтгэл бодлоо ингээд маш гоё ингээд нэг болох хэрэгтэй байна л да. Сэтгэл санааны байдлаа жоохон савлгаатай зүйлсээ жоохон барьж хянаад энэ дээр анхаард 8 дугаар сард анхаарчвал их зүгээр харагдчихэйна. За доотлогын нэг нь болохоор хамт олон болон ажлын газрын харилцаа гэсэн асуулт байгаад байгаа. Тэгэхээр зэрэг Two of Swords ингээ гарч ирсэн байна л та. Харилцаа тал дээр балансаа алдчихдаг төрлийн жоохон ингээд ажил дээр очихоор хүмүүстэй ингээ балансаа алдчихдаг. Өөрийн хил хязгаар гэдэг зүйлсийг тогтоох гэдгээ бас нөгөө олон хүмүүс дунд ороод ирэхээр магадгүй тогтоож чадахгүй байгаад байгаа. Тиймэрхүү байдал бас харагдаад байна. Магадгүй жоохон бодолтоо төөрөлсөн жоохон бодилсан харах нүд нь жоохон хаалттай сэтгэл зүйн жоохон зөрөлдөд байгаа иймэрхүү энергийг бас харуулад байна л да. Энэ дээрээ жоохон харилцаа тал дээрээ жоохон хил хязгаараа ер нь бол өөрийгөө хил хязгаар баланс бусдаа яаж харилцах өөртөөгөө яаж харилцах иймэрхүү талууд дээр ажлынхаа байран дээр ер нь хил хязгаар гэдгийг ер нь баланс гэдэг зүйлсийг тавьж өгөх их шаардлагатай харагдаад байна шүү. За Knight of Wands гарч ирсэн. Тэгэхээр зарим нэг хүмүүс маань маш хурдтай жоохон ингээд түргэн айштай ч юм уу сэтгэл санааны хувьд жоохон савлгаатай төрлийн галд үрэлцээл байдаг. Тэр нь тэгээд хитрхи ихсгээрээ жоохон ингээд буруу тал руу орох гээд байдаг. Тийм хурдан зан чанараа гаргачхаад дараа нь жоохон харамсдаг төрлийн тиймэрхүү хүмүүс бас харагдаад байна л да. Тэгэд энэ дээр анхаарал авчвал зүгээр юм байна. Тэгээд энэ ордныхон хувьд болохоор мэдээж хойно байна. Хойно арслан тэгээд нумын орд бас байж магадгүй. Иймэрхүү төрлийн. За
энэ Two of Swords дээр болох дээр жинлүүр хумх ихрийн орд бас байж болно. Тэгээд энэ гоё төлөвлөгөө гаргаж байгаа нь бас л хоньны орд, нумын орд, арслангийн орд бас байж магадгүй. Тэгээд ер нь бол энэ ер нь саяны хэлсэн ордууд ер нь голцоо байна шүү гэдгийг хэлмээр байна. Энэ Page of Swords дээр бас ингээд ихрийн орд байж болно. Энэ жинлүүр хумхийн орд байж болно. Ер нь бол дийлэнх хүмүүс маань ерөнхийдөө тэгж харагдаад байна. Заримдаа болох дээрээ ингээд ерөнхий 8 дугаар сарын ерөнхий юун дээр болох дээрээ Nine of Swords маань ингээд уруу хараа гараад ирсэн байгаа л да. Тэр нь болохоор жоохон ингээд нүд нь харанхуй байгаа. Хязгаарлагдсан бол бус нөгөө нэг баланс гэдгийг жоохон тавьж чадахгүй байгаа. Иймэрхүү энерги харагдаад байна шүү. За тэгээд сахиусан тэнгэрээс ингээд зөвлөгөө карт авсан байна л да. Mystic Q гэдэг энэ нууцлаг гэдэг энэ хүзэр гарч ирсэн байна. Карт маань гарч ирсэн. Тэгээд өөрийнхөө эрч хүчийг ингээд цэнэглэл агаарай. Үгүй гэж хариулах хэрэггүй. Ямар нэг байдлаар ингээд бусдад бас ингээд үгүй гэж хэлэхгүйгээр жоохон ингээд балансаа бариад за гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдал дээр 8 дугаар сарын сахиусан тэнгэр واخгүй юу. Тэгээд иймэрхүү байвал их зүгээр байна гэж шүү. Тэгээд гайхамшигт шийдлүүд гарч ирнэ гэдэгт итгэлтэй байгаараа найдаараа гэсэн утгыг гаруулж байна л да. Тэгэхээр зэрэг өөрийгөө одоо магадгүй бясалгал хийдэг бол өөрийгөө ингээд гоё бясалгал хийгээд өөрийнхөө гоё энерги эрчмийг ингээд нөхөөд агаараа бусдад бас хэтэрхийх үгүй гэж хэлэхгүйгээр баланстай харилцаа үүсгээд зарим зүйл дээрээ за гэдэг ийм хариултыг өгвөл их зүгээр юм байна шүү. За энэ бөөгийн сахиусан тэнгэр маань энэ маш гоё зураглалтай карт маань бөөгийн сахиусан тэнгэр маань нэгдсэн мэрэгэн ухаан гэсэн тийм нэгдсэн мэрэгэн ухаан гэж юм л та. Тэгэхээр зэрэг нэгдүгээр бүлгийнхнийг хараад агаар зэрэг ер нь хамтрал, нэгдэл тийм нэгдсэн тийм хамтрал нэгдлийг л ерөнхийдөө илэрхийлээд байна. Эв найрамдлыг илэрхийлээд байна. Тэгээ мэрэгэн ухаан бас ингээд хуваарь хөдөлмөр эрхэлдэг хүмүүс маань ингээд айгүй бусдын тэр үйлчлүүлэгчийн хуваарь хөдөлмөр эрхэлдэг хүмүүс хэлсэн шүү дээ. Үйлчлүүлэгчийн санал бодлыг ингээд авч ингээд тэрний дагуу ажиллаж байгаараа гэж хэлсэн. Яг тэрнтэй дүүцээд байна л да энэ бөөгийн хүзэр маань. Тэгэхээр энэ дээрээ бас маш гоё анхаарал аваарай. За энэ болох дээрээ та нарын сонгосон хүзэр маань гарч ирсэн харанхуйтай гайхамшиг. За тэр нь болохоор харанхуй мөчүүдэд төөрч ганцаараа байх нь амархан байдаг гинэ. Та гэрэлд анхаарлаа төвлөрүүлэн хамгийн зэрлэг мөрөөдлөөсөө ч илүү ажлуудыг хүлээн авах болно гинэ. Магадгүй та ингээд төөрж, магадгүй ингээд аялаж явахдаа ч юм уу ингээд ой модонд ингээд төөрдөг ч юм уу. Иймэрхүү байдалтай ингээд харанхуй цагуудаар ингээд явах юм бол ерөнхийдөө та гэрэлд гараад танд бол маш гоё илүү их ажлууд хүлээн авах юм байна л та. Айгу сонирн мессеж байна. Ингээ ер нь бол харанхуйд байх нь ер нь оройн цагаар таны юм эрч хүч энерги илүү их орж ирдэг юм байна л та. Тэгэхээр зэрэг тэгж надад бол орж ирж байна. Тэгэхээр зэрэг та бүхэн маань ийм харанхуй ер нь ингээд нар бууцны дараа оройн цагаар ингээд бясалгал хийдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар яхан бол маш гоё ингээд ажлууд танд ирэхээр харагдаад байна гэдгийг энэ дээр анхаарал аваарай. За одоо ингээд нэгдүгээр бүлгийнх маань ингээд өндөрлж байна. За нэмэлт хэсэг дээр болохлээрээ 8 сард орлогын нэх үүсвэртэй байна уу гэдгийг харж өгнө. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь гинтийн орлого ч юм уу, цалин нэмэгдэх ч юм уу, энийг орлогын нэх үүсвэр. За энийг болохоор нэг л асуулт болгох чи дөө. 8 дугаар сард орлогын нэх үүсвэр, гинтийн орлого ч юм уу, иймэрхүү зүйл байна уу? За энэ сард шинэ ажлын ч юм уу, хайр дурлалын харилцаа байна уу гэдэг дээр бас асуугаад өгье.
За зөвлөмж карт бас авч өгнө гэж бодож байна. За нэгдүгээр бүлгийг ингээд сонгож байгаа хүмүүстэй. За би тэгээд бас өөрийнхөө YouTube сувгаа нэрээ My Tarot Reading-gsээ сольсон байгаамаа. Тэгээд инх оршихуй тарот гэд нэрлсэн байна. Энэ бол миний хувьд болох тэрэ маш сайхан бэлгшээлтэй учраас та бүхэн маань цаашдаа инх оршихуй гэдэг таротыг ер нь сонсож байгаагаар ер нь та нар тэрийг бас мэдээд аваарай гэж хэлмээр байна. За тэгээд нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүстээ маш их баярлалаа. 8 дугаар сард нь амжилт хүсье. За сайн бацгаана уу? 2 дугаар бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтай морилно. За нэгдүгээр асуултанд ерөнхий байдлыг нь үтсэн байна. Дээгүүрхийг нэ 2 дугаарх нь хамт олон болон ажиллагчдын газартаа харилцаа ямар хандлагатай байна вэ? Тэгээд сахиусуудын зөвлөгөө гэдээ ингээд харсан байгаамаа. За тэгэхээр 9 саваа 9 wands уруу хараа гараад ирсэн байна л да. Магадгүй ингээд 8 дугаар сард маш их ер нь урдны саруудад маш их үнэхээр их ядартлан ажилласан тийм хүмүүс бас харагдаад байна. Тэгээд энэ их ядралтаасаа болоод бас ингээд хэцүү үеэсээ бас гарч байгаа. Маш их ядарснаасаа болоод цуцсан тийм энергитэй харагдаад байна л да. Гэхдээ энэ хэцүү үеэсээ гарч байгаагаар харагдаад байна. Тэгэхээр зэрэг ингээд цаашдаа ингээд энэ уул нь бол гал эрч хүчээр ингээд ажиллаа хийгээд байгаа хэрнээ маш их энерги эрчмээ ингээд зориулаад хийгээд байгаа. Тэгээд яг хамгийн дуусах шатн дээрээ уул нь ирээд байгаа юм л да. Тэгсэн чинь тэр нь яг ингээд дуусах шатнаас өмнөх үе дээрээ ирээд цуцаад ингээд ядраад болох гээд байгааг илтгээд байна. Тийм болох дээрээ энэ жоохон ингээд үржил шимээ үсгийн тулд жоохон энэ байдал дээрээ төвлөрөөд ингээд жоохон төвчээртэй байгаад үзвэл үржил шим үцгээр харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд за ямар нэг байдлаар одоо ажиллаа маш их ингээд хичээл зүтгэл гаргаад хийдэг ч юм уу альва нэг зүйл дээр маш их хичээхээ одоо ингээд ядраад за одоо нэг амрыда гэсэн байдалтай байгаа ч юм уу нэг тиймэрхүү байдал яаж юм л та анзаарагдаад байна. Яг л энэ дуусах шатн дээрээ ирээд болчих гээд байгаа тиймэрхүү энергийг бас илэрхийлээд байна. Энэ 8 дугаар сарын ерөнхий төлөв байдал дээр тэгэхээр зэрэг ямар нэг зүйлийг тууштай хийжсэн болоод ажил төрөл ч юм уу ямар нэг байдлаа өөрийнхөө ингээд хүсэж сонирхсан тэр зүйлсээ арай дуусах шатандаа ирэхгүйгээр болох гээд байгаа тийм хандлага бас ажиглагдаад байна шүү. Тийм болох дээрээ энэ дээрээ жоохон ингээд төвчээртэй хандчих юм бол үржил шимээ үцгээр харагдаад байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За дараагийн хөдөр маань Five of Cups ямар нэг хит нэг зүйл рүү ингээд тууршилж айгүй нэг болохгүй байгаа зүйл рүү маш их тууршаа бодоод байгаа. Тиймэрхүү энерги маш ихтэй байна л да. Тэгээд жоохон юм ингээд өөрийнх нь хүслээр болохгүй зүйл рүүгээ маш их санаагаа чилээгээд байгаа. Тиймэрхүү энерги бас харагдаад байна. Тэгээд уул нь бол дэрэгдэх жоохон байгаа зүйлсийгээ харах тийм сөхөөгүй байгаа байдал бас ажиглагдаад байна. Сайн сайхан зүйл нь ингээ хажууд нь байгаад болохгүй байгаа зүйл дээрээ л анхаарлаа хандуулаад байгааг харуулад байна л да. Тэгэхээр иймэрхүү зүйл та бүхэнд ингээд ажиглагддаг болвол энэ дээрээ бас нэг анхаарал авчвал бас зүгээрээ шүү. Тэгээд уул нь бол бүх зүйл нь ингээ байгаад болохгүй жоох юм гараад ирэнгүүт тэгээд хит их санаа зовоод тиймэрхүү байдал ажиглагдаад байна шүү. Тэн дээрээ анхаарал авчихад зүгээр юм байна. Knight of Pentacles альва зүйлийг ажил ч юм уу өөрөөсөө төрүүлж гарах зүйл дээр өөрөө нэг ямар нэг зүйлийг хийх гээд байгаа. Тэгсэн чи тэр нь айгүй хит удаан төлөвлөд байгаа. Тэгээд нэг бол би одоо хийж чадахгүй дээ. Би арай л болоогүй байна да гэдэг ч юм уу. Ер нь гараасаа нэг л зүйлийг ингээ ботсон зүйлээ гаргаж чадахгүй байгаа. Тиймэрхүү юм энергийг харуулад байгаа байхгүй юу? Уул нь бол энэ хит удаан байхгүйгээр энийг амьдралдаа ингээд бодитоор ингээд хэрэгжүүлвэл уул нь их зүгээр харагдаад байгаа байхгүй юу? Уул нь бол эн чинь
цаашдын үржил өгөхөөр тийм энергитэй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ Knight of Pentacles энэ хит их зүйлийг ингээд өөртөө итгэлгүйгээсээ болоод хит их өөрийгөө ингээд удаашруулад нэг бол ингээд гацалтын байдалд оруулаад ингэхгүйгээр өөрийнхөө бодсон сансан зүйлсээ жоохон ингээд хурцсгаад ингээд бодит амьдрал дээр ил гаргуул их зүгээр юм байна гэдгийг тэгээд энэ бүхнийг бас төгсгийх гээд айгүй их мэрэлт харагдаад байна л та. Тэгэх шаардлагагүй та өөртөө жоохон итгэл өгөөд ингэх юм бол та өөртөө л итгэх юм бол тэр бүхэн чинь төгс болдгиймаа гэдгийг ерөнхий байдал дээрээс харагдаж байна. Тэгээд энэ 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань тэгээд ер нь болоод ерөнхий байдал дээрээ нэг юмаа ингээд дуусахгүй байжэл болчих гээд байна. Тэг байгаа зүйлсээ харж чадахгүй байна. Тэгээ хит их удаан байгаад байна. Иймэрхүү төрлийн хүмүүс байгаа бол өөр дээрээ жишээ аваад ингээд сонсороо гэж хэлмээр байна. За 2-р энэ нь болох дээрээ ажлын одоо ингээд ажиллаж байгаа ажлын зөв чиг хангалт та нарын ажил зөв чиглэлтэй явж гэнэ үү гэдэг асуулт асуусан байна. Тэгэхээр Five of Swords гарч ирсэн. Тэгэхээр зэрэг ажил дээрээ ч юм уу ямар нэг байдлаар өрсөлдөөн тэмцэл ихтэй байгаад байна л та. Жохон ингээ бусдаа жохон онцгүй харилцаа үүсгэж гээд байгаа. Хурц хил амаар ингээд айс замгаар хин нэгнийг гомдоох ч юм уу эсвэл таныг бусад хүмүүс гомдоох ч юм уу ямар нэг байдлаараа дарамт чахалт ирэх ч юм уу түүнээс ингээ болгоомжлоорой гэж хэлмээрээ бусдад хит ширүү хэлэхгүйгээр бусдаас ер нь тэгээд өөрөө эерэг байдалтай байх юм бол бусдаас нэг сөрөг бусдаас сөрөг зүйл ирлээ гэхэд тэрийг нь эргээр хүлээн авчих юм бол тэгээд нэг амар сөрөг зүйлс давтаад байдгүй ер нь бол тэгээд намжаад алга болдог учраас айлуулах өөр дээрээ ингээд ажлын ингээд зөв чиглэл одоо ингээд хил ам ихтэй байсан ажил байх юм бол өөрийгөө жоохон хянаж байвал их зүгээр байна. Тэгээд магадгүй хит их хил амтай ажил байвал энэ ажил бас танд тохирохгүй гэж ойлгож бас болно л тоо. Энэ бол хитрхи их дарамт шахалт үзүүлээд байдаг бол бас энэ нөгөө талаасаа бас хин нэгэнд тохирохгүй ажил болж хувирдаг юм аа. За. Тэгээ Hermit хөөзөр гарч ирсэн байна. За энэ хүн болох дээрээ бүхий л зүйлийг ном журмаар нь хийдэг төрлийн зарим талаараа жижигээс нь ингээд том болтол ингээд хийдэг төрлийн айгүй гоё тууштай энергитэй хүмүүсийг харуулад байна. Зарим талаараа за зарим нэг талаараа энэ хөөзөр маа юу илэрхийлээд байна гэвэл зарим нэг хүмүүс маань хитрхи их көөрцгэлсэн хөнгөн энергийг бас илэрхийлээд байгаа. Хитрхи энерги нь хідэн тийшээ ингээд савчсан, тархчихсан энергийг илэрхийлээд байгаамаа. Магадгүй тэгээд их энерги ингээд чиглүүлснээсээ болоод өөрийгөө сонсох чадваргүй болдог. Тийм болох дээрээ ер нь гадагшаа чиглүүлсэн энерги өөр лүг ингээд чиглүүлвэл уул нь их зөв энергитэй болж хувирдаг юм аа. Тийм болох дээрээ магадгүй энэ ажил төрлийн чиглэлээ ингээд ойлгохгүй иймэрхүү хандлагууд байдаг болвол зарим нэг хүмүүс маань өөрийгөө ингээд айгуу гоё тууштай явдаг хүмүүс маань гайгүй байна л да. Өөрийгөө сонсч чаддаггүй тэр хөөрцгөлсөн хөнгөн энергитэй хитрхи их ингээд хідэн тийшээ савцсан энергитэй хүмүүст хилээд байгаа. Тийм болох дээр энэ хүмүүст бол магадгүй чиглүүлэг авахыг ямар нэг хүнээс чиглүүлэг авах хэрэгтэйг бас сануулад байгаа байхгүй юу? Ер нь цаашдаа юу хийвэл яавал те өөрийн замнал энтрээ чиглүүлэг бас авбал өөрт чинь бас их хэрэгтэй юм байна гэдгийг сануулж байна. Тэгэхээр зэрэг ажлын зөв чиглэл нь болохоор ийм их хитрхи их савцсан иймэрхүү юу болох дээр бас жоохон ийм хөнгөн энерги маань нэг талаараа зөв байдаг, нэг нөгөө талаараа бас сөрөг болох хандлагатай байдаг учраас энэ дээр анхаараарай гэж хэлмээр байна. За, Two of Pentacles уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр зэрэг
энэ дээр уян хатан нөхцөл байдлыг зохицоор сурах хэрэгтэй байна л да. Уян хатан гэд эв найрамдал, дипломат аргыг хэрэглэхийг бас сануулад байна. Энэ ажил төрөл дээр эв найрамдал бас л нөгөө эв найрамдал хүмүүстэй гоё харилцах тиймэрхүү зүйлийг бас сануулад байгаа байхгүй юу? Хитрхи хүнд сурталыг сунжирлыг бас илтгэхэд байгаа. Магадгүй бичиг баримт, цахим шуудан ч юм уу, харилцаа гацах ч юм уу, санхүү болно, мэдээллийн хүндрэл орохыг ч үгүйсэхгүй, бусдад хит их нээлттэй байгаа тул болгоомжтой байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ Hermit, энэ Pentacles 2 бас ингээд айгүй нээлттэй ингээд гадагшаа чиглэсэн энергитэй байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ дээр болгоомжлоорой гэдэг нь угаасаа ойлгомжтой байгаа хаа. Тэгэхээр хит их гадагшаат чиглүүлэхгүйгээр өөр лүгээ ингэж яах хэвээр. Тэгэхээр зэрэг магадгүй энэ өөрийгөө чиглүүлж мэддэггүй олвол энийг чиглүүлэгч хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй бас сануулад байна л да. Ер нь бол тэгэхээр энэ ажлын тал дээр ямар нэг сунжрал үүсэх юм уу, хүн цурталтаа тийм зүйлтэй тулгарх ч юм уу, магадгүй ингээ бичиг баримт хин нэгэнтэй ингээд шуудангаар харилцдаг болвол ингээд чат мат ч юм уу, ямар нэг бичиг баримтны асуудал ингээд хөөцөлдөж байсан бол тэр харилцаа чинь гацах ч юм уу, санхүү болон мэдээллийн санхүү дээр бас нэг хүндрэл үүсэх ч юм уу, иймэрхүү талууд бас ажиглагдахаар харагдаж байна. Тэгэхээр зэрэг ажлын замнал нь бас жоохон ингээд яг зөв чиглэл гэх нь бол хэцүүхэн харагдаад байна шүү гэдгийг хэлмээр байна. 2 дугаар бүлгийнхэнд маань тэгээ за 3 дугаар игнэ нь болохоор хамт олон ажлын газрын харилцаа гэж үзсэн байна. Тэгэхээр Ace of Wands 3 хараа гарч ирсэн. Тэгэхээр ажил, бизнес, үйл ажиллагааны цаад мөн чанар, утга учир, гүнзгийг таних цаг нь ирсэн байна. Тэгээд бүхий л өөр өнцгөөс нь харахыг сануулж байна. Бүх зүйлийг ингээд өөр өнцгөөс хараарай. Өөрийгөө үнэн зөвийг чадвартай, туршлагатай болсныг бас батлаж харуулах нь их зүйтэй юм байна л да. Тэгэхээр удирдах, зохион байгуулах зөв хүч чадал нь оюун ухаан танд ууланд байгаад байна. Хит нэг талыг баримтлуул зөрчил үүсхийг үгүйсэхгүй. Хил нэг талыг баримтлуул. Тэгээ бусдыг сонсох, бусдаас үлгэр жишээ авах, сайн талуудыг нь аваад өөртөө хэрэгжүүлэх иймэрхүү үйл явдууд ингээд ажлын харилцаан дээр иймэрхүү байдал үүсээд байна л да. Тэгэхээр зэрэг саяны ярьсан шигээ уулын та бол маш оюуны потенциал айгүй өндөртэй. Тэгээд уруу хараа гараад ирэхээр ингээд сөрөг талууд нь үүсээд байдаг учраас та бол уул нь өөрийнхөө зөв бэлэг, зөв совн, өөрийн чадвар авьяас энэ бүхэн танд байгаад байгаа учраас энэ бүхнийг та өөртөө итгэх юм бол эдийн чадвартай, би манлайлах чадвартай гэдгээ та ийм гоё ажлын талбар дээр харуулах тийм боломж цаг үе чинь бас байгаад байна. Тэгээ бус хит их нэг талыг харилцаан дээрээ барихгүйгээр бусдыг бас сонсоод ингээд зөвийг нь аваад бурууг нь тэгээд орхидог ч юм уу, иймэрхүү харилцаа бас хамт олонны дунд байвал их зүгээр юм байна. Цаашдаа ингээ хамтдаа ажиллах тэр боломж нь үүсэж байна л гэж ойлгож олно. За, Eight of Strange хözөр маань гарч ирсэн. Тэгэхээр зэрэг харилцаа хамтрал тал дээрээ өөрөөс асуух, надад сөрөг тал, зан чанар байна уу? Байдаг бол араатналаг зан чанараа өөрөө олж танаа зөөлөн хандаж тэр сөрөг зүйлүүд дээрээ ажиллахыг сануулад байна л да. Тэгээд өөртөө эерэг зүйлсийг хэлж номхдохыг сануулад байна. Тэгээд араатналаг янз бүрийн юм сөрөг итгэл үнэмшил байдаг болвол тэр зан чанар дээрээ таны энэ бусдаа одоо ингээ бага насны сэтгэлийн шарах ч юм уу, иймэрхүү байдал нь одоо ингээ дарагдахгүй явсаар хагаад ажил том болсон ч гэсэн ингээ насан туршдаа яваад байдаг учраас магадгүй ингээд таны дотор ингээд сөрөг талууд байна уу, араатналаг шинж чанар байна уу? Араатналаг гэдэг нь одоо нэг ясандаа зөрүүдэлдэг, одоо нэг хүнээс үг сонсч чаддгүй, нэгдүгээрт нь бусдаас ийм хийгт нь одоо ингээд зөрүүдэлдэг ч юм уу, ямар нэг байдлаараа нэг жоохон тийм сөрөг талууд байдаг болвол тэрийг зөөлн аргаар ингээд
номхдохыг сануулж байна. Тэгээд уул нь бол зөөлн аргаар ингээд өөрийгөө хит шүүхгүйгээр ингээд явбал их зүгээр байна шүү. Тэгхийн бол бусдтай харилцах бусдад хамтран ажиллах тал дээрээ уулан дайжгүй байна. Бусдын хэлсэн үгнээс болоод өөртөө бити нэг хитрхийг шаналаарай, зовоорой гэдгийг бас хэлмээр санагдчихлаа. Тэгээд өөртөө бол дандаа гоё эрэг зүйлсийг хэлж байх хэрэгтэй байна. Тийм болох дээр өөртөө эрэг зүйлсийг хийлээд авах юм бол далд хумсар чинь илүү гоё ингээд сөргөн дарагдаад илүү гоё эрэг нь илүү ихсдэг юм шүү гэдгийг бас хэлмээр санагдлаа. За Адрена гэдэг ингээд сахиусан тэнгэр маань гараад ирсэн байна. Би чамайг залбирлын хариулт руу хөтлөж байна. Зөн совин бодол санаа мөрөөдлөөрөө дамжуулан миний хэлж буй алхмуудыг сонсож дагаж мөрдөрөө гэсэн байна. Тэгэхээр Адрена энэ 8 дугаар сарын Адрена сахиусан тэнгэр маань та нарын ингээд залбирж ирсэн бол та нарыг хөтлөөд явж байгаа байхгүй айгүй гоё хөтлөөд явж байна. Зөн совин бодол санаагаа мөрөөдлөөрөө дамжуулан миний хэлж буй алхмуудыг сонсож дагаж мөрдөрөө гэсэн штэ. Тэгэхээр зэрэг энэ дээр айгүйх сөрөг зүйлсүүд их гараад байгаа учраас магадгүй өөр дээрээ ингээд ажиллаад бясалгал хийгээд ингэх юм болвол сахиусан тэнгэртэйгээ илүү их холбогдох боломж нь сувг нь нэгддэг учраас залбираад үсэх юм бол Адрена 8 дугаар сарын бурхан сахиусан тэнгэр маань та нарыг зөв зам руу чинь ингээд хөтлөхөд айгүй ойрхон гараад ирсэн байгаа байхгүй юу? За бөөгийн сахиусан тэнгэрээс healing energy гэсэн байна. Эмчилгээний эрчим хүч гинэ. Тэгэхээр зэрэг healing energy эмчилгээний эрчим хүч гэдэг нь ингээд дотроосоо та одоо ингээд айгүй дотор нь ингээд хав харанхуй байгаас магадгүй ингээд өөрийгөө сонсч чадахгүй байгаа. Бясалгал хийдэггүй тиймэрхүү хүмүүс өөрийгөө олоогүй тийм хүмүүс байж магадгүй төрлийн харагдаж энийг ийш агарч. Тэгэхээр ингээд харанхуй бараа нь харагдаж байгаа биз. Тэгэхээр зэрэг ингээд та нарын дотор ингээд магадгүй ингээд өөрийгөө сонсохгүй хитрхи их ингээд савчсан энергитэй хитрхи их ингээд бусдыг гомдоодог янз бүрийн сөрөг янз бүрийн ихтгэл үнэмшил байдаг болвол тэгээд энэ дээрээ ер нь эмчлэх шаардлагатай байгаа гэлтгээд ээ шүү. Эмчлэх эрчим энергийг өөртөө ингээд суулгавал энэ сөрөг бүхэн ч бүгд арилдаг гэдгийг сануулад байна шүү. За тэгээд дараагийн хөзөр маань та нарын сонгосон хөзөр маань don't give up гэсэн байна. Энэ амьдралаа хямдруулах гэсэн байна. Та нарын 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс юм маань. Тэгэхээр зэрэг амьдрал бол энгийн бөгөөд хялбар байх ёстой. Өнгөц ирч хүч таныг жинхэнэ мөн чанараас нь сатааруулахыг бүү зөвшөөрөө. Энгийн байдал цэвэр ариун байдал таны сүнсийг өргөх болно гэж штэ. Тэгэхээр бол амьдрал гэдэг бол зүгээр нэг энгийн хялбар байх ёстой. Тийм их хүчлээд ах. Ер нь бол зүгээр ингээд гоё энгийнээрээ байх нь маш гоё хялбар байдгаа. Тэгээд өнгөц ирч хүч таныг жинхэнэ мөн чанарыг нь сатааруулдаг. Ингээд мөнгөний хойноос хитрхийх явах нь таны доторх мөн чанараас ингээ холдуулдаг шүү гэдгийг бас сануулад байна. Тэгээд сантааруулдаг тул тэнд бити зөвшөөрж бууж өгөөрөө гэдгийг харуулад байна л да. Тэгээ энгийн байдал цэвэр ариун байдал таныг сүнсийг өргөх болно тэр. Тэгэхээр зэрэг ингээд та дотор сэтгэлдээ маш гоё ингээд ариухан цэвэр ариун байдлыг үүсгэх юм бол таны энэ сайн сайхан бүхэн чинь илүү их дэлгэрнэ гэдгийг сануулад байна л да. За 2 дугаар бүлгийг ингээд энэ хүртэл уншаад ялаа. Тэгээ одоо нэмэлт хэсэгтэй байгаа. Нэмэлт хэсгээрээ 8 дугаар сард орлогын нэг үсвэр байна уу гэдгийг бас харж өгөх гээд байгаа. Орлогын их үүсвэр гинтийн ашиг орлого цалин гэдэг ч юм уу мөнгө төгрөг байна уу гэдэг нэгдүгээр асуулт байгаа. Хоёрдугаар асуулт нь энэ сард шинэ ажлын юм уу хайр дурлалын харилцаа байна уу гэдгийг харж байгаа. Гуравдугаар асуулт нь ингээд зөвлөмж картаас ингээд зөвлөгөө авахаар байна. Тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Энэ оршихуй тарот уншлагатай хамт байсанд маш их баярлалаа.
За магадгүй ингээ хувийн уншлага авахыг сонирхож байгаа бол пэйж хуудасны линк тавьчихсан байгаа. Тэр лүү орж ирээд хувийн уншлага авч болно. Тэгээ та бүхэндээ 8 дугаар сард нь амжилт хүсье. Ингээ баярлаа. За 3 дугаар бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтаа морилно. За энэ 3 дугаар бүлгийг 8 дугаар сарын төлөв байдал үзсэн байна. Тэгээд эхний асуулт нь болохоор ерөнхий 8 дугаар сарын ерөнхий төлөв байдал. 2 дугаар асуулт нь ажлын замнал зөв чиглэлд явж гин үү? За 3 дугаар асуулт нь хамт олон болон ажлын газартаа харилцаа ямар байна вэ? Тэгээд сахиусуудын зөвлөгөөнүүд авсан байна. За тэгээд энэ 3 дугаар бүлгийнхнийг харсан л да. Тэгээд 10 сава маань уруу хараа гараад ирсэн байна. Tennis Words 10 сэлэм маань уруу хараа гараад ирсэн байна. Тэгэхээр үрд өмнө нь танд болон ер нь ямар нэг байдлаар ингээ хэцүү хүнд үеүүдийг туулж байсан бол одоо магадгүй өнгөрсөн жилүүдэд үеийн өөр тэгээд маш хүнд цаг үеүүдийг туулж бүр шантрах үе чи урам хугаралт үүсч байсан болвол энэ 8 дугаар сард энэ хүнд энергиэсээ үеийн үрээс гарахаар харагдаж байна. Энэ бас сайн харагдахгүй. За тэгэхээр энэ Tennis Words энэ харуулгаад байна. Тэгэхээр 8 сард бол энэ хүнд энергиэсээ гарч байна. Тэгээд энэ бүхэн магадгүй ингээд бясалгал хийжсэн хүмүүс болвол энэ гарахаар харагдаад байгаа байхгүй үеийн өрөөд нь дуусхор болоод туулж явжсэн бүхий л тэр онцгүй энергиуд нь бүгд ингээд дуусхор болоод дараагийн шат руугаа ороход ингээд бэлдээд байж байна гэж ойлгож олноо. Магадгүй бясалгал хийдэггүй хүмүүст энэ бас нэг жоохон нөлөөлөхгүй байж магадгүй. Тэгвэл ингээд бясалгал сонирхоод хийгээд эхлэх юм бол та бүхэнд ч гэсэн энэ бол бас хамааралтай тэгээд бясалгал хийгээд өөртөөгөө ингээд ажиллаад эхлэх юм бол энэ үеийн өөр зовлон шантал энэ нэг онцгүй энергиуд ингээд хүнд энергиуд өрөөсөө ингээд бүгд арилдаг юм аа гэдэгт итгэж чадвал тэгээд бясалгал хийгээд ингэх юм бол ерөнхийдөө маш гоё ингээд 8 дугаар сарын төлөв байдал нь маш гоё зүйл рүү орохоор харагдаад байна л та. Тэгвэл магадгүй ингээд бясалгал хийдгүү ч гэсэн зөв хүмүүс бас байж болно шүү дээ. Тийм болох дээр тэр хүмүүст ч гэсэн маш сайхан ингээд үеийн үр байсан болвол таны хийсэн үйлээс чинь хамаарат сайн үйл хийжсэн бол сайн үр дагавар ирнэ. Онцгүй зүйл хийжсэн бол онцгүй үр дагавар. Ер нь бол та юу хийхээс шалтгаалаад бүх зүйл ингээд гарч ирдгэлтэй үеийн үр гэдэг зүйл зангилаа. Иймэрхүү зүйлс. Тэгэхээр энэ бас үеийн үр бас ингээд бодол оюунаар бас янз бүрийн сөрөг юм бодох юм бол эн чинь бас нэг үеийн үрдээ ордгоо. Тэгэхээр зэрэг ямар нэг байдлаараа ингээд зовдон бэрхшээл хүнд үеуд ингээд ардаа үлдэж байгааг харуулад байна л да. Энэ 8 дугаар сард орохдоо маш сайхан байна. Одоо ингээд зовлон бэрхшээлт нь амьдралд нь өөрийгөө тийм хүнд үеуд чинь ингээд ард хоцорсон байна гэдгийг илтгэхэд байна. Дараагийн шат руугаа ороход ер нь ингээ хин нэгэнд ингээд урам хугарсан таны итгэлийг алдсан ийм нэг сөрөг хүмүүстэй ингээд байх тусмаа ер нь бол сөргөл байгаад байдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр энийг ойлгоод авчин үсттэй 8 дугаар сардаа тэгээд ер нь бол зарим нэг хүмүүсийн маань бясалгал өөрийгөө тодорхой хэмжээгээр ойлгоцсон тэр хүмүүст маань дараагийн шат руугаа ороход бэлэн болчихсон харагдаж байна. За, Page Caps уруу хараа гарч ирсэн. Тэгээд ерөнхий төлөв байдал дээр ямар нэг байдлаар хин нэгэнд ингээ хүчтэй татагдах ч юм уу ингээд жоохон ингээд бодлогогүй тийм нэг алхам хийчгээр харагдаад байгаа учраас энэ жоохон хөнгөн хуумгаа тийм харилцаанд орчих үедээ тэрнээс болгоомжлороо гэж хэлмээр байна. Тэгээд хэрвээ ийм байдалд орчих юм бол эцсүүлд нь тэр хүн чинь ингээд жоохон ингээ хөнгөн энергитэй байгаа учраас
магадгүй таныг орхиод явах ч юм уу иймэрхүү байдал бас ингээд ерөнхий энерги дээр гараад ирлээ л дээ. Ерөнхийдөө Page of Cups маань ерөнхийдөө тиймэрхүү энерги илтгэхэд байдаг. Тэгээд ямар нэгэн байдлаар тохирохгүй янз бүрийн нэг хөнгөн хумга энерги рүү ингээд автаад орчих үе энэ бүхнээс сэргийлээрэ гэж хэлмээр байна. Тэгээд магадгүй ингээд бусад хүмүүс ингээд ямар нэг байдлаар санал хүсэл энийг ингэж хий, тэгэж хий гэдэг ч юм уу иймэрхүү ингээд албан тушаалтай хүнээс үг сонсохдоо маш гоё хүлээцтэй сонсож байгаарай гэдгийг бас сануулж байна л да. Тэгээд ер нь 8 дугаар сарда эвлэлтэн нэгдэх, найрамдах, бусдтай харилцах тал дээрээ гоё эв найрамдалт энэ энергийг айгүй илэрхийлээд байна. Тэгээд хөнгөн хумгай залтай хүмүүсээс ер нь болгоомжлоорой гэж 3 дугаар бүлгийнхэнд ерөнхий төлөв байдал дээр ер нь сануулмаар байна. За, Three of Wands гарч ирсэн. Тэгэхээр зэрэг 8 дугаар сарда магадгүй ингээд 7 сарда ингээд аялаж чадаагүй болвол энэ хүмүүс маань ингээд ямар нэг байдлаар 8 дугаар сарда өөрөөсөө ямар нэг байдлаар өөрөөсөө ямар нэг зүйлийг бүтээгээд яваад байгаа уул нь үржил шимтэй ургацаа хураагаад ингээд үржил шим ихтэй байгааг бас харуулад байгаа байхгүй ямар нэг зүйлийг бас төлөвлөж гаргаад байгаа ажил нь бол амжилттай байгаа тэгээд гоё төлөвлөгөө гаргаад 7 сартаа аялаж чадаагүй болвол ингээд 8 сартаа аялах ч юм уу ингээд найз нөхдөөрөө ингээд аялах ч юм уу магадгүй ингээд визээ гаргуулаа гадаад орнуудаар гоё ингээд аялал төлөвлөх ч юм уу нэг бол дотооддоо ингээд найз нөхдөөрөө явах ч юм уу ямар нэг байдлаар амьдралд адал явдлыг хүсэл эрмэлзэл дүүрэн ингээд гал ирч хүчтэйгэр ингээд ийм байдалтай ерөнхий энерги маань бас аялал маань одоогоор арай дуусах болоогүй учраас ийм аяллаа чанартай зүйлсүүд их гарч байгаа харагдаж байна. Тэгээд найз нөхдөөрөө ер нь бол ингээд гал ирч хүчээр өөрөөсөө ингээд төлөвлөөд анхнаасаа ер нь төлөвлөж агаад ингээд ямар нэг зүйлийг бас гоё амжилттай хийж ажиллаа хийж бүтээгээд одоо ингээд аяллаар ингээд явхад бэлдээд виз гаргуулах ч юм уу Монгол орноороо сайхан аялах ч юм ямар нэг байдлаар өөрөөсөө ингээд шинийг бүтээх адал явдал өөртөө үүсгэхийн тулд ингээд дотроос нь бүр ингээд гал ирч хүч ингээд долиглоод байгааг илэрхийлж байна л та. За 2 дугаар энэ нь болохоор ажлын талбар нь зөв чиглэлд явж гинөө гэсэн асуулт байсан л та. За Ace of Swords гарч ирсэн. Тэгэхээр зэрэг энэ маань 8 дугаар сард маань таны бодлоор чинь шин санаа бодол орж ирэхээр харагдаж байна. Ямар нэг байдлаар ингээд гацалт янз бүрийн асуудал байсан болвол тэр бүхэн чинь зөв голдролдоо зөв бодоод зөв голдролдоо орохоор харагдаад байгаа байхгүй юу? Тэр мэдрэмж бодол маань зөв шийдэл гэдгийг сануулж байгаа бас. Ажлын хажуугаар 2 дахь ажлаа олох ч юм уу ингээд нэмэлт орлого олох тийм нэг ажлын тал дээр тийж харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ ер нь бол ажлын тал дээр зөв чиглэлд нь явж байна. Давхар 2 дахь ажлаа ингээд өөрийнхөө оюунаараа ингээд хийгээд явах юм бол үржил шим ихтэй байхаар харагдаж байна. Танд бол удаан хугацаагаар ингээд ертөнцөөс ч юм уу ямар ч байсан ингээд танд ингээд гоё бодол оюунаар чинь логик ухаанаар чинь ингээд орж ирж байгаа. Тэгээ та энэ ажлаа хийж явах юм бол зөв чиглэл аваад явах юм бол цаашдаа үржил шим маш ихтэй харагдаж байна. Магадгүй ингээд ажил хийдэг тэгээд маш гоё тайван орчинд ажил хийдэг болвол бас тийм хүмүүс маань гоё өөртөөгөө ингээд харилцах тийм боломж нөхцөл нь үүсдэг учраас тийм хүмүүс маань ингээд 2 дахь ажлаа бас олохоор харагдаж байгаа. Магадгүй ингээд онлайнаар янз бүрийн подкаст блог хийдэг ч юм уу ямар нэг байдлаар ингээд интернет сүлжээгээр ингээд 2 дахь ажлаа гоё 8 дугаар сарда эхлүүлэхээр харагдаад байна. Маш гоё энергитэй харагдаж байна л та. За Page of Pentacles аливаа
ажил ч юм уу цоо шин зүйлийг 8 сарда эхлүүлээд явж байгааг хэлж байна л да. Тэгээд энэ хамаг анхаарлаа түүндээ зориулаад явж байгаа энергийг бас илтгэхэд байна. Магадгүй манифест маш удаан хийжсэн бол тэр хүсэл нь ингээд 8 сард биелээд бүр гар дээрээ атгаад ингээ гоё явж байгаа энергийг харуулж байна л да. Шинэ ордгын их үүсвэр ингээд үнэхээр үүсээд байгаа байхгүй маш гоё. Ер нь энэ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань ер нь бол ажил төрлийн тал дээр зөв чиглэлдээ явж байна. Маш гоё өөртөөгөө бас маш гоё сонсож өөрөөсөө ингээд шинийг бүтээж чадж байгаа хүмүүс харагдаад байна л та. За Seven of Cups гарч ирсэн. Зарим нэг хүмүүс маань 8 сард ингээд олон сонголт ихтэй болчихсон, олон ажлын сонголт ихтэй байгаа. Тэгээд тэр зүйлээс алийг нь сонгох бас жоохон мэдэхгүй байгаа маш олон сонголт. Тэрийг хийчихвэл яг бол энийг хийчихвэл бас тэр гоё байдаг, энэ тэр бүр тэр нь бас нэг гоё байдаг гэдэг ч юм уу. Маш олон сонголтууд ихтэй. Тэрнээсээ болоод толгойн жоохон ингээд эргэжчихсэн байдалтай байгаа даа л та. Тэгэхээр зэрэг энийг өөртөө төвлөрөөд ингэх юм бол ядаж өөрөөсөө нэг 2-3-ыг ч юм уу ингээд олох тэр сонголтын дундаас зөв ажил олох магадлал өндөр байгаад байна. Өөрийгөө сонссноор тэгээд хит олон бодлоосоо болоод бодол санаа ерөөсөө төвлөрдөггүй байхгүй юу, тэрэн дээрээ анхаараарай гэж хэлмээр байна. Тэгээд зөв шийдвэрээ гаргах дээр ер нь бол өөртөөгөө ингээд ажилласнараа олох боломжтой харагдаж байна. За 3 дугаар игнэн нь болохоор одоо энэ харагдаад байна. Энийгээ жоохон доошлуулчих. За Nine of Wands уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр зэрэг ажлаас нөгөө нэг хашрах маш их ачаалттай ажиллаж байсан бол ажлаас хашрах тийм хам шимжтэй одоо бүр залхчихсан тийм энергитэй харагдаад байна л да. Тэгээ маш их ядралттай байгаа байдал, хит их ачааллыг өөрийнхөө нуруунд дээрээ үүрдэг байдал, магадгүй ямар нэг хүмүүсийн ингээд ачааг бас ингээд ямар нэг байдлаар үүрэг хариуцлага хүлээх ч юм уу, энэ бүхэн харагдаад байгаа байхгүй юу? Хамт олон ажлын газрын харилцаа гэдэг дээрээ тэгээ магадгүй ингээд дарамт шахалт ихтэй ч юм уу, хит хүний ачааг эсвэл ингээд хүнд харилцаатай байдаг бол энэ сөрөг энергиэс тавирхаар харагдаж байгаа байхгүй юу? Ямар нэг байдлаар ингээд сөрөг энергиэс ягаад гэвэл энэ уруу хараа гараад ирсэн болохоор Nine of Wands маань уруу хараад ирсэн болохоор ер нь бол тавирхаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр маш их ажлын ачаалттай байна. Би бол ингээд цаашдаа төвчж чадахгүй нэ. Одоо энэ ажил, энэ хамтрал, энэ ажлын газар надад ер нь тохирохгүй юм байна гэдэг тийм энергийг өөртөөгөө ингээд ярьснараа өөрөөсөө сонсох ч юм уу, тиймэрхүү байдлаараа олж мэдрэх боломжтой харагдчихжээ шүү. Тэгэхээр магадгүй ингээд харилцаа онцгүй байдаг болвол та бол өөртөөгөө ярилцаад ер нь бол шийдвэр гаргах маш ойрхон байна гэж хэлмээр байна. За Knight of Pentacles гарч ирсэн. Энэ хүн бол тэр бусдаа маш гоё боловсон харьцдаг, бөөр суурьтай хүнийг харуулж байна. Тэгээд нэг олон хүнд ингээд сөрөг үг хэлээд олон хүнийг ингээд гомдоогоод идэг тийм энергитэй бус тийм гоё энерги ингээд бусдад ингээд сөргөөр ингээд гаргаад байдаггүй төрлийн юм гоё ухаалаг хүнийг харуулад байна л да. Бодолтой ухаалаг, сэтгэл зүйтэй тийм хүнийг харуулад байгаа байхгүй юу? Хүнтэй харилцахдаа маш гоё ингээ бөөр суурьтай, өөрийгөө бас илэрхийлэх чадвар маш өндөртэй хүнийг илэрхийлээд байна. Тэгэхээр зэрэг ажлын газар дээрээ иймэрхүү хүмүүс болвол тэгээд энэ хүн болвол маш их логик маш их зүүн совн, бөөр суурьтай, маш гоё тогтцсон энергитэй хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ ажлын байран дээрээ маш удаан байснараа мөнгө төгрөгийг олохоор харагдаад байгаа байхгүй юу? Энэ ардаа Knight of Pentacles маш гоё бөөр суурьтай тиймэрхүү хүнийг харуулж байна. Тэгээд
дараагийн өдөр маань temperance гарч ирсэн. Тэгээд харилцаа тал дээрээ ерөөсө баланстай байхыг сануулад байна л да. Тэгээд үнэн өөрийн хил хязгаар хэмжээгээ тогтоохыг бас сануулад энэ 8 сарда бусдаа хил хязгаар харилцах баланс энэ төр дээрээ ерөн хил хязгаар тогтоохыг ерөн сануулад байна энэ 8 сард. Тэгээд хэд тэр нэг тал руугаа хацаагаад авахгүйгээр ингээд балансыг илтгэхэд байна л да. Тэгээд 8 сард ер нь бол төсвөр төвчээртэй үнэнтэй нүүр тулахыг л харуулад байна. Тэгээд өөрийн сэтгэл зүгээ барих нь маш чухал байна. Энэ 8 дугаар сард хэрэг хэцүү зүйл байсан бол тэр асуулт үрд мөнгө бишээ. Гэхдээ нэг л өдөр дуусах нь тодорхой гэдгийг маш гоё итгэлтэй байгаарай. Тэгээд энэ ер нь бол харилцаа тал дээрээ, бусдад харилцах тал дээрээ хил хязгаар маш хэрэгтэй байна шүү. Тэгээ баланстай харилцах хэрэгтэй, төсвөр төвчээр бас хэрэгтэй байна. Хүний үгийг бас сонсох чадвартай байх хэрэгтэй байна. Хүнээс бас өөрийгөө бас хамгаалж тийм гоё тэр гоё өөрийнхөө энергийг хамгаалж бусдаа бас тэр илэрхийлэх тийм гоё юу зоригтой байх хэрэгтэй бас темперес маань харуулад байна л да. За Simple Life гэдэг одоо энэ та нарын сонгосон 3 дугаар юун дээр энэ Simple Life гэдэг одоо энэ хөдөр маань та нарын 3 дугаар сонголтыг хийсэн хүмүүс маань сонгосон. За энэ хөдөр маань болохоор бууж өгөө гэсэн тийм картыг та бүхэн маань сонгосон байна. Аливаа зүйл дээр дандаа амар хэлбэр хүчгүй мэд санагдах нь зүгээрээ. Та нар ингээд ямар нэг байдлаар ингээд өөрийгөө хүчгүй би бол юу чадахгүй гэд энэ санагдах нь зүгээр энийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Амьдралын хамгийн сайхан мөчүүдийн зарим нь хүнд хэцүү цаг үед болон дараа нь сайхан зүйл тохиолддог гэдэг тул итгээрэй гэсэн байна. Тэгэхээр зэрэг маш гоё карт, зөвлөмж карт гарч ирсэн байна л да. Тэгээ альва зүйл дээр хялбар хүчгүй мэд санагдсан ч гэсэндээ хүлээн зөвшөөрүүлэх зүгээр байна. Амьдралын хамгийн сайхан мөчүүдийг зарим нь хүнд хэцүү цаг ер нь бол амьдрал ингээд донцлогоотой байгаа штэ. Жаргал зовлон гэдэг шиг ийм мөчүүд байдгаа. Тэрэн дээр хэцүү үед нь нэг доошлоод авахгүй, сэтгэл санаагаа доошлуулад авахгүй. Тэгээ сайхан үед нэг амар их догдлоод ингээд ах наашин ер нь бол маш гоё балансаа бариад иймэрхүү байвал их зүгээр шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд тэгж чадах юм бол тэрний дараа сайн сайхан зүйл ирдэг юм а гэдгийг л харуулад байна л да. Тэгэхээр ойлгомжтой тайлбарсан байхаа гэж бодож байна. За 8 дугаар сарын сахиусан тэнгэр Франциско гэсэн байна. За тэгээд та нарт болохтой 8 дугаар сард сахиусан тэнгэр маань та яг одоо юу хүсэж байна вэ? Үүнийг төсөөлөд үзээрэй. Тэгвэл энэ бүхэн биелэх болно гэж байна шүү дээ. Тэр та бүхэн бол маш сайхан зүйл зарим нэг хүмүүс маань ингээд маш гоё зүйлийг ингээд төсөөлөд үзээрэй, бодолдоо ингээд төсөөлөв. Тэр бүхэн чинь ингээд биелэх болно гэдэг шүү дээ. Сөрөг байдалд нь ахиц дэвшил гаргахад саад болно. Хэрвээ та бодол сэтгэлдээ сөрөг зүйл боддог болвол энэ сайхан мөрөөдөл чинь биелэхгүй гэдгийг л ерөнхийдөө харуулад байгаа байхгүй юу? Саад болно. Ер нь биелэхгүй гэдгийг л харуулад байгаа гэсэн үг. За, доотлогын карт маань энэ бөөгийн карт маань болохоор уучлалт гэсэн карт гарч ирсэн. За, уучлалт гэдэг нь ямар нэг байдлаар хин нэг ер нь бол таныг хин нэг нь хайртай хүн чи гомдоодог ч юм уу, гэр бүлийнхэн ч бай, хамаатан саданч бай. Энэ бүх ингээд харилцаа тал дээр ер нь бол ингээд таныг гомдоосон ч бай. Та энэ уучлах тийм гоё том сэтгэл зүйтэй байх юм бол танд маш сайхан үржил шим ингээд эд баялаг бүхий сайн сайхан бүхэн ирдэг юм а гэдгийг бас хэлмээр санагдаад байна л да. Тэгэхээр зэрэг та хит хүнд ингээд муу юм санахгүйгээр ер нь бол маш сайхан зүйлийг бусдад гоё санаж бодож байх юм бол
цаатлын үр шим нь болох тэр маш тодорхой, маш гоё зүйлс, таны хүсдэг зүйлс. Одоо эд баялаг хүсэж исэн бол мөнгө төгрөг хүсдэг бол тэр бүхэн ч биелдэг ч юм уу. Ямар нэг байдлаар та уучлалтыг ингээд өөрөөсөө ингээд хүмүүсийг ингээд таны гомдоосон ч бай, бүр ингээд зоож, уйлуулж, шантруулж, таныг ингээд шархлуулсан ч бай, та тэрэн дээр уучлах сэтгэл зүйтэй байх юм бол та энэ бүхнээс ингээд өөрийгөө чөлөөлж чадах юм байна. Тэр уучлалт хийчих юм бол бас ингээд уучлж өршөөх юм бол бас энэ нөгөө 10 сэлэм доош хараад гараад ирсэн байсан шүү дээ. Тэрэн шиг үйл өрчин ингээд бас дуусгар болдог юм шүү гэдгийг бас сануулмаар байна. За тэгээд дараагийн нэмэлт хэсэг байгаа. 3 дугаар бүлгийнхэнд маань тэгэхээр зэрэг нэмэлт хэсгээрээ 8 сард орлогын нэгүсвэр гинти ашиг орлого байна уу гэж асуусан байна. За 2 дугаар асуулт нь 8 дугаар сард шинэ ажил ч юм уу хайр дурлалын харилцаа байна уу гэдгийг асууж байна. Тэгээ 3 дугаар асуулт нь зөвлөгөө карт авч байгаа. Тэгээд энэ нэмэлт хэсгийг авах юм бол пэйж хуудасны линк тавих учраас тэрийг дараад пэйж хуудасны линкийг дараад ороод ирэх юм бол тэр нэмэлт хэсгийг авах боломжтой байна. Хэрвээ тэгээд хувийн уншлага хэрэгтэй бол хувийн уншлага бас цаг авч байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд та бүхэнд нь 8 сард нь амжилт хүсье. Тэгээд ер нь бол маш сайхан гарсан байна шүү. Та бүгддээ маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. За